Эрхэм мөндөд ард иргэдээ эрхэм мөндөд улсын их хурлын дарга ерөнхий сайд эрхэм гишүүдээ манай оронд суугаа элчин сайдууд дипломат төлөөлөгчийн тэргүүн нараа атагтаа ноёдоо өнөөдөр бид Монгол улсад бий болсон байнгын ажиллагаатай парламентийн 25 жилийн ойг тэмдэглэж улсын их хурлын хүндэтгэлийн чуулган хийж байна. Гуравт нь миний хэлэх гэж байгаа санаа бол Монгол улс байнга төвийг сахих ийм бодлоготой орн болёо. Өмнө би дотоод асуудлаар улс төрийн харилцаатай холбоотой асуудлаар хоёр зүйл хэлсэн бол одоо гадаад бодлоготой холбоотой асуудлаар нэг зүйлийг бас энд хэлье гэж ингэж бодсон. Ер нь бидний өвөг дээдс нэг тийм гол ноён нуруутай бодлого гэж ярьдаг байсан. Ер нь гол ноён нуруутай төрийн бодлого гэдэг чинь нэг голын олсон, голчийн олсон. Тэгээд ноён нуруутай байх ёстой шүү гэдэг чинь явж л төвийг сах бодлого байж л дээ. Та бүхэн өвөг дээдсийнхаа бичсэн үлдээсэн тэр өв хөрөнгө ном зохиолоос уншаад үзээрэй. Бидний ээж аавч хоорондоо ярьж идэг. Нэг эхийн нэцээлгүй туглын тураалгүй байх юмсан гэж. Тэр явуулж байгаа тэр голч бодлогоо энгийн амьдрал дээр аваад ирэхээр саяын үгээр илэрхийлдэг л байсан. Тэгэхээр миний хэлэх гэж байгаа энэ байнга төвийг сахих гэсэн энэ бодлого ер нь ямар бодлого вэ? Ямар бодлогын тухай саяхан Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэж зөвлөмж болгосон бэ? Энэ бодлогыг цаашаа хэрэгжүүлж явах шаардлагатай гэж ингэж ямар бодлогыг хэлсэн бэ гэдэг дээр би хэдэн зүйл хэлье гэж ингэж бодож байгаа. Байнга гэдэг үг, байнга төвийг сахина гэдэг үг бол эхлээд зарлаад хайчихгүй л гэсэн үг. Энэ бодлогоо тууштай идэвхтэй хэрэгжүүлнэ л гэсэн үг. Үүнийг бид нар ингэж орхихгүй гэж л ингэж хэлж байгаа. Тэгээ би энэ дээр нэг 5 нөхцөл байдлыг бас дурдж хэлье гэсэн. Нэгдүгээрт нь сүүлийн 25 жил одоо бидний Монгол улсын хэрэгжүүлсэн бодлого бол бүхэлдээ энэ сая миний хэлдэг бодлогын агуулга болж хэрэгжиж иржээ. Зарим хүмүүс асууж байгаа Монгол улс ийм бодлого зарлаад эхэллээ. Юу өөрчлөгдөв Монголд? Юу болов? Ямар юм солигдов гэж. Юу ч өөрчлөгдөөгүй. Бид нар нэртэй юмыг нэрээр нь нэрлэж байгаа. Бид нар агуулгын тухай, агуулгын 25 жил бүтээсэн, хэрэгжүүлсэн одоо нэрийг өгж байгаа. Бид нар сүмээ барьсан бол нэрийг бичиж байгаа юм. Бид нар одоо сонинд юм бичсэн бол нэрийг өгж байгаа юм. Бид нар хүүхдээ төрүүлсэн бол нэрийг өгж байгаа. Бид нар зүгээр нэрийг авч байгаа. Ямар нэгэн тийм одоо гинтийн болсон ийм зүйл байхгүй. Бид нар нэртэй юмных нь нэрийг зарлж байгаамаа. Бид нар олон тулгуурт бодлого хэрэгжүүлнэ гэсэн. Бид нар инкийг эрхэмлсэн бодлого хэрэгжүүлнэ гэсэн. Энэ бол тэр төвийг сахих бодлогын амин сүнс нь байдаг. Бид нар гадаад бодлогынхаа үзэл баримталд бичсэн. Бид нар цэргийн бодлогынхаа үзэл баримталд бичсэн. Бид нар үндсэн хуулиндаа бичсэн. Бид нар үндэсний аюулгүй байдлын үзэл баримталтай бичсэн. Хэрвээ манай эрх ашиг, манай улсын эрх ашиг талдахгүй бол бид бусдын эрх ашиг талдахгүй. Хэрвээ манай улс руу цэргэлэн одоо ийм үйл ажиллагаа цэргэлсэн ийм одоо халдлага үлдэхгүй бол бид одоо бусдын эрх ашиг цэргэлэн халдахгүй. Бид өөрийнхөө эрх ашигыг хамгаалнаа. Энэ бол энэ төвийг сахих бодлогын үндсэн зарчим. Бид чөмийн зэвсэхгүй бүс нутаг гэж өөрийгөө зарлж байна. Энэ бол төвийг сахих бодлогын үндсэн зарчим. Бид социализмын үеэс ахуулаад эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний идэвхтэй гишүүн байж ирсэн. Энэ бол төвийг сахих бодлогыг олон улсын хэмжээнд Монгол явуулж байсан ийм л юм байна. Үнэхээр бид энэ нутаг дэвсгэрийнхаа бүрэн бүтэн байдлыг хадгалж үлдэх ёстой гэж бид байнга зарладаг. Үүнийг хадгалж үлдэх бодлого бол энэ төвийг сахих бодлогын үндсэн зарчим. Тийм учраас ямар шалтгаанаар ямар учраас ийм бодлого ярьж эхлэв гэдэг эхний нэгдүгээр шалтгаан нь энэ байна. Хоёрт нь миний харж байгаагаар төвийг сахих бодлого гэдэг бол хамгийн тогтвортой бодлого юм байна. Хамгийн олон жил төвийг сахиж явж байгаа улсын түүх бараг 400 жилээр тоологдож байна. Дэлхийн дэг журам янз бүрээр л өөрчлөгдсөн байх. Олон улсын дэг журам янз бүрээр өөрчлөгддөг. Одоо ч өөрчлөлтийн үйл ажиллагаа явагдаж байна. Цаашдаа ч өөрчлөгдөх болно. Харин төвийг сахисан бодлого бол хамгийн тогтвортой бодлого болж явж ирсэн байх юм аа. Тэгээд дээрэс нь энэ бодлогын бас нэг сайн чанар бол өөрсдөө л бид нар зарлж байгаа. Монгол улс зарлж байгаа шүү. Өөр хэн ч биднийг шахаагүй. Бидний өвөг дээдс 1910 онд Монгол улс эрхчлөө тусгаар тогтнолоо зарлж байхдаа төвийг сахисан бодлоготой болох тухай ярьж ирсэн. 1920 онд ардын хувьсгал хийж байхдаа төвийг сахисан бодлогын тухай ярьж ирсэн.
1990 онд бид нар шинэ үндсэн хуулийнхаа тухай ярьж байхдаа төвийг сагсан бодлогын тухай ярьж ийм бодлоготой байвал яасан гэж хоорондоо хэлцдэг л байсан. Бид нар энэ бодлогоо өнгөрсөн 25 жил бүтээж хийсэн үүнийг гаргаж ирж байгаа. Тэгээд хамгийн нэг сайн юм бол энэ бодлогыг зарлж байгаа улс орон энэ бодлогынхаа тухай өөрөө л тайлбарладаг. Монгол улс л тайлбарлана. Өөр хинч бидний өмнөөс тайлбарлаж байгаа тэр тайлбар одоо бодит тийм зүйлд нийцдэг. Тэгэхээр Монгол улс өөрөө тайлбарладаг. Тэгээд олон улсын эрх зүйгээр төвийг сагсан бодлого гэдэг бол давхар баталгааждаг зүйл юм аа. Энэ бол бусдтай тэнцвэртэй харилцах, маргаантай асуудал дээр бид нар маш тодорхой байр суурьтай байх энэ боломжийг бидэнд олгож өгж байгаа. Ийм учраас Монгол улс энэ төвийг сагсан бодлого гэдэг энэ нэртэй юмыг нэрээр нь нэрлээд явъя л гэж. Гурав дахь юм бол энэ төвийг сагсан бодлого монголчууд өөрийн хүчиндээ найдаж, бусдтай нээлттэй харилцаж, хөгжих ийм боломжид тулгуурлаж цаашаа явъя гэж. Үнэхээр бид нар нэг үе марксизм, ленинизм гэж явсан, дараа нь ардчил зах зээл гэж явсан. Ерөнхийд нь авч үзэх юм бол энэ бол бас тодорхойгүй үзэл баримтлалын төвчний зүйлүүд хэрэгждэг ийм одоо тодорхой юм зарчимтай. Гэхдээ улс орон өөрийнхөө онцлогоор авч явдаг ийм зүйл. Тийм учраас энд бид нар тодорхой бодлоготой болж байгаа. Тэгээд төвийг сагсан бодлого гэдэг бол тодорхой чадвар шаарддаг. Бид нар ер нь хөгжлийн бодлого монголчууд юу тойрч нэгдэх вэ гэж баахан ярьдаг байсан шүү дээ. Би энэ тухай намын дарга нар энэ бүлгийн зарим дарга нартай зөвлөлдсөн. Энд ажиллаж байсан олон хүмүүстэй би зөвлөдөж ярьсан. Олон судлаачдтай би зөвлөдөж ярьсан. Тэгэхэд Монголын эрх ашигт энэ болохгүй байх гэсэн ийм зүйл нэгч гарч ирээгүй. Үнэхээр хэлэх цаг нь болсон, ярих цаг нь болсон ийм бодлого юм аа. Монгол хүндээ найдая. Монгол хүнээ дэмжиж ажиллая. Өнөөдөр Монголд ардын намын Монгол гэж байхгүй, ардчилсан намын Монгол гэж байхгүй. Монгол бол нэг л Монгол байна. Тийм учраас энэ нэг Монгол, нэг монголчууд нэгдмэл зорилгынхаа төлөө улс орноо хөгжүүлэхийн төлөө ард түмнээ сайн сайхан амьдруулахын төлөө ерөөсөө энэ газар нутагта бүрэн эрхээ эдэлж сайн сайхан хөгжихийн төлөө зүтгэе. Төвийг сагсан бодлого гэдэг бол явж энэ хөгжлийн бодлоготой уялдаж байгаа. Эдийн засгийн бодлоготой уялдаж байгаа. Зөвхөн гадаад бодлоготой биш, улс төрийн бодлоготой уялдаж байгаа. Цэргийн бодлоготой уялдаж байгаа. Нийгэмтэй уялдаж байгаа. Нийгмийн асуудалтай. Олон улсын харилцаатай уялдаж байгаамаа. Дөрөвт нь миний нэг хэлэх гэсэн зүйл бол төвийг сах бодлоготой холбоотойгоор энэ айрам зэвсэгт хүчний асуудал нэлээд одоо гарч ирж яригддаг. Тэгэхээр төвийг сахсан бодлоготой улс орнууд өөрийн гэсэн айрамтай, өөрийн гэсэн зэвсэгт хүчнтэй байна. Гадны халдлагаас өөрийгөө хамгаалах чадвартай байх. Энэ чадвараа бид нар бий болгох хэрэгтэй. Бид өнөөдөр айрам зэвсэгт хүчнээ ийм чадвартай гэж ингэж үздэг. Дээрээс нь нэгдсэн үндэсний байгууллага болон бусад улсаас бас тусламж хүсэх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ бүхэн бол манай цэргийн бодлогын үндэстэй нийцдэг юм аа. Ер нь манай батлан хамгаалах салбар бол 3 бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэж боддог би бол. Улс орноо батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Ард иргэдээ энэ үйлсэд зориулж бэлдэх ёстой. Дэлхийн нийтэд энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох ёстой. Тэгэхээр энэ 3 бодлого бол манай батлан хамгаалах болон цэргийн бодлогын үндэс болж явдаг. Энэ нэргээд түрүүчийн хэлсэн төвийг сах бодлогын суурь байгаа. Гол агуулга нь бас эндээс гарч байгаа. Тэгэхээр энэнийг өнөөдөр би бас энэ Монголын парламентын 25 жилийн ой дээр бид нар 25 жил явж ирсэн зүйлээ улс төр сайн муу алдаа оноо цааш нь яаж засах уу, ямар бодлогоо яаж хэрэгжүүлэх үү гэдгээ зарлж байгаа энэ үед би түрүүчийн 2 бодлоготойгоор энэнийг дамжуулж бас одоо оруулж зарлж. Тэгээд 5-д нь төвийг сах бодлого гэдэг бол гадаад бодлогын үндсэн чиглэл байдаг. Гадаад бодлого гэдэг бол дотоод бодлогогүйгээр гадаад бодлого гэж байхгүй. Тийм учраас энэ бол Монголын бодлогын 2 тал юм аа. Төвийг сахсан бодлогыг бусд нь дэмжүүл бид нар баярлах болно. Дэмжихгүй байлаа гэд эндээс болохгүй юм ерөөсө гардаг. Тухайн улс орн л тухайн бодлогодоо засвар оруулах, тухайн бодлогоо зогсоох, тухайн бодлогоо үргэлжлүүлэх, тухайн бодлогоо тайлбарлах хэрэгтэй л байдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гарсан ойрын өдрүүдэд манай засгийн газрын зүгээс төвийг сах бодлогыг дэлхийн нийтэд олон улсын хэмжээнд зарлах байх. Дараа нь Монгол улс байнга төвийг сах бодлогын тухай хуулийг улсын их хурлд оруулж ирж батлуулна. Ингээд олон улсын түвшинд бид нар бусад улс орнтой хамтарч одоо идэвхтэй ажиллах болно гэдгийг энд бас хэлье гэж ингэж бодож байна. Энэ төвийг сах бодлогыг явуулснаар Монгол улс
олон зүйлд одоо өмнө явуулж ирсэн зуучлалын үйл ажиллагаа, тэр эдийн засаг, тэр санхүү, бусад зүйлүүдийн одоо Монголыг анхаардаг, Монголд ажиллая гэсэн тэр олон бодлогыг бас идэвхжүүлэхэд энэ төвийг сагсан бодлого бол Монголд бол одоо хэрэг болно. Энэ бол хэрэгтэй юм аа гэж ингэж үзэж байгаа гэдгийг энд бас хэлье гэж ингэж бодож байна.